За ингээд Их Британи Умар Ирландын нэгдсэн хаанд улсад суугаа элчин сайд X-тайгаа ярилцлага хийж байна. За та тэгээд энэ Монбритийн энэ сагсан бөмбөгийн тэмцээнийг дэмжиж ирж оролцож үг хэллээ. Тэгээд та энэ тэмцээний талаарх сэтгэлдээ хуваалцсан уу? За миний хувьд бол одоо бид турмаас нээлттэй хэлсэн. Яа дөрөв дэх удаагийн тэмцээнийг нээж одоо хамт манай элцээд явна багш оролцож байна. Тэгээд ингээд 4 жил ингээ харгаа харахад бол энэ тэмцээн маань улам бүр зохион байгуулалтын сайжирч байна. Орцогчд маань нэмэгдэж байна. Ер нь манай Британд монголчууд маань ингээд өөрсдийн сонирхол, хоббигоор ингээд спорт ингээ олон ингээд тэг community нэрлэлүүд байдаг. Тэгээд энэ нэг бол одоо сагсан бөмбөгийн спортоор ингээд нэгдсэн Монбрит клуб. Тэгээд энийг манай монголчууд маань дэмжиж одоо маш олоодаа ингээд ирж оролцож байна. Тэгээд өнөөдөр энэ жил 20 хэдэн баг оролцож байна. Тэр тусмаа анх онцлог нь бол 3 улсаас тэ баг ирж оролцож байна. Бельги, Швед, Ирландаас мөн өөр улсуудаас одоо нэг лигоны тамирчид ирж оролцож байна. Тэгээд тэмцээн маань улам ингээд сонирхолтой ингээд монголчуудын маань нэг сайхан хөсөөлөдөг наадам болж байгаа баяртай байна. Таны би тоглож байгааг одоо бас 4 жил дараа л харж байна л да. Маш идэвхтэй тоглодог. Бас бөмбөг хийж байгааг чарлаа. Яахан монголчуудын хэмжээнийг бас дэмжиж байгаа нэг илэрхийлэл нь бас элцээд өмнөхөө одоо байгаа бүрэлдэхүүнээр бас баг болж ороод энэ тэмцээнд бас идэвхтэй оролцож байгаа л бид нэр хэлбэр тий спорт тий. За баярлалаа яриа гэсэн. За баярлалаа.